Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн 9-р ангийн мэдээллийн технологийн хичээлээрээ зургийн дүрслэл, түүний шинж чанар, өнгө ба пикселийн талаар судлах нэ. За энэ хичээлийн суралцгын зорилтууд маань зургийн дүрслэл, хэмжээ, шинж чанарыг таньж мэдснээр бэлэн зургийн чанарыг алдагдуулалгүйгээр засварлан боловсруулж сурах юм аа. За энэ сэдвийг судалснаар растер болон вектор зургийн ялгааг таньж мэдэх, цэгийн нягтрал ба пикселийн талаар мэдэх, өнгө түүний хэмжээг ойлгох хэрэглэх чадвартай болно. За дараах хоёр зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэмжээ нижил байгаа хэрнээсээ яагаад нэг нь юм сарнсан, нэг нь яагаад зүгээр харагдаж байгаа юм бол? Зургийг томруулахаар нягтршил нь багасчлаа гэж ярьдаг тий. За зургийг биер багас, дүрс, өнгө будгийн хэрэгсэл ашиглан зурдаг. Эсвэл гар утас зургийн аппарат ашиглан авсан бэлэн зургийг засварладаг. Мэдээллийг компьютерт дүрслэх хэлбэр нь хоёртын кодчилтой холбоотой байдаг бол зургийг компьютерт дүрслэхдээ мөн кодчлол хэрэглэдэг байх нэ. За энэхүү кодоор хөрвүүлсэн зургийг растер зураг, вектор зураг гэх юм. Тэгвэл түрүүний хоёр зураг маань нэг нь растер зураг, нэг нь вектор зураг болж таарах нэ. Өөрөөр хэлбэл растрын график нь цэг нь дүрслэлээр, векторын график нь математик объектын төрлүүд болох зураасаар дүрслэгддэг. Тиймээс векторын график нь өнгө нягтралын гажуудалгүй зурагддаг байх нэ. За векторын график нь өнгө нягтралгүй зурагддаг байх нь растер зураг нь растрын дүрслэл нь болохоор цэгэн дүрслэлээр зурагддаг байх нэ. За эдгээр хоёр зургийг тусад нь ямар програм дээр боловсруулан зурдаг болохыг хүснэ хэлж өгье. За Corel Draw, Adobe Illustrator, LibreOffice Draw гэсэн програмууд дээр болохоор вектор зургийг, за PaintNet, Photoshop гэсэн програмууд дээр болохоор растер зургийг зурдаг байх нэ. Цэгийн нягтрал ба пиксел гэж юу вэ? Пиксел гэдгийг нэгж талбайд ноогдож буй цэгийн тоо бөгөөд үүнийг хэмжих нэгжинд PPI буюу инчдэх пиксел, DPI буюу инчдэх цэг гинэ. Өөрөөр хэлбэл инчд оногдох цэгийн тоо хэмээх энэхүү ойлголт нь 1 инч буюу 254 см-д оногдох цэгийн тоог хэлж байдаг. За 1 инч. Эндээс энэ хүртэлх 254 см гэж тооцсон. 1 инчд 10 PPI буюу DPI оногдоход нягтршил нь ингэж харагдаж байна. 1 инчд болохоор 20 PPI буюу DPI нь болоход ингэж DPI PPI ихсэх тусам нягтрал нь улам илүү нягт харагдаж байгааг эндээс харж болно. За бүгдээр растер зураг, вектор зураг хоёрын ялгааг харуулсан бичлэгийг хамтдаа үздэцгээе.
өнгийг хэмжих. За beat depth гэдэг нь нэг цэгт хичнээн тооны өнгө байхыг тодорхойлно. Нэг beat гэдэг нь 2 буюу хар цагаан өнгийг тодорхойлно. Өнгийг тодорхойлохдоо beat-ийн тоог 2-ын зэрэг болгон бодож тооцоолно. За жишээлбэл нэг beat нь 21 буюу 2 өнгө, 4 beat нь 24 буюу 6 өнгө, 2 beat нь 22 буюу 4 өнгө. За энэ яаж байгаа вэ гэхээр 2-ын 1 зэрэг 2, 2-ын 2 зэрэг 4, 2-ын 3 зэрэг 8, тийм ээ 8 өнгө байна гэсэн үг байна. За 4 beat нь болохоор 2-ын 4 буюу 16 өнгө, 5 нь болохоор 2-ын 5 буюу 32. Ингээд 64 өнгөх мэтээр ингэж тооцоологддог байх нэ. За та бүгд тэгвэл гэртээ өнгөний төрөлтөх тоо хэмжээг олоод ирээрэй. Анхаарал хандуулан хичээлээ үзсэн сурагчдаа баярлалаа.